надаас нууцаар миний бэлгийг задлсан байсан гэвэл яах вэ? Тэгвэл одоо crazy gift-үүд нь гарч ирэн заяа. Hi guys. За юу яцгаанда шинэ нимент. Шинэ он гарчжээ. 26 он эхэлжээ. Тэгээ би Бастен битээ 100 сарын дараагаар жоохон ийшээ тийшээ явж аялсан машинтай. Тийм учраас жоохон ядаргаа тайлах гад жоохон хэд хоног амарч өнгөрөөлөө. Тийм учраас миний одоо хийх байгаа бичлэг жоохон оройтож орж байгаа. I'm so sorry. Гэхдээ here we are. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр энэ бичлэгээрээ бид нэр 100 сарын үеэр юу хийсэн болон ямархуу бэлэг авсан талаараа харуулъя заяа. За тэгээ ерөнхийдөө бол яг 100 сарын үеэр юу хийсэн талаараа амар урт бичлэг оруулахгүй гэж би бодож байна. Яагаад гэвэл зарим яг бэлэг задлж явах үед авсан бичлэг, тэнд байж байхдаа бичсэн бичлэгнүүд маань устчихсан. I don't know why заяа. Бүр зүгээр яг юу болсон юм мэдгүй гів гинэд Италийн Милан хотод байжсэн чи миний камер гів гинэд ажиллахаа болоод цэник авахгүй. Тэгснэ миний SD card уншихгүй. Аюу сонин нэг тийм weird state дээр байжгаад тэгээ гэртээ ирээд SD card уншуулаад тэгсэн чинь доторх бүх бичлэгнүүд маань устчихсан байсан. Тэгээд энэ SD card дотор маань болохоор зөвхөн Christmas-ийн бичлэг биш бас өөр бичлэгнүүд бас байсан. Тэгээ бүгдээр устчихсан. So I'm very sad. Гэхдээ би нэг амар хүн дээр хүлээж авахгүй байгаа яа. Тэгвэл угаасаа it's life. Тэгээд юмны хойноос харамсаад угаасаа хол явахгүй. Тийм учраас нэг харамсахгүй. Тэгээ яг өөр камер дээр утсан дээрээ бичсэн бичлэг зураг хүргөө нийлүүлээд ерөнхийдөө бол яг юу хальт хийсэн талаараа энэ бичлэгээ оруулъя. Гэхдээ угаасаа the main idea is to open the gifts. Энэ жил тэгээд ямар хөө бэлэгнүүд би авсан бэ? Тэр талаараа харуулъя. Нарта. Эмот дүр. Бэлэг байна. Тэгээ би энэ бэлгээ та нарт харуулах гээд сая сүүлийн 2-3 хоног задлаагүй. Тэр үедээ угаасаа задлсан л да. Гэтэ хэрэглээгүй гэх юм уу да. За хамгийн ихний бэлэг болохоор нэг тийм материалистик гэхээсээ илүү жоохон meaningful gift. Тэр нь болохоор энэ одоо Татанон гэдэг заяа. Энэ тийм юу гэсэн үг вэ гэх юм бол Бастианы эх чинь сая яг 100 сарын өмнөх 2-3 хоногийн өмнө юм уу 22-нд хүүхэдтэй болсон. Энэ гэр бүлийн хамгийн анхных нь одоо зэн гэх юм уу? Ээж нь анх удаага одоо эмээ болж байгаа. Тэнгүүт тата номон гэхээрээ одоо нөгөө нэг аав эгч гэх юм уу да монголоор би тэгээ аав эгч болж байгаа гэсэн үг. Би ч яг өөрийнхөө талдаа болохоор зөндөө одоо дүүнэртэй. Манай эгч нар бүгдээрээ хүүхдүүдтэй. Тийм учраас nothing special. Гэхдээ эдний талд болохоор анхных нь хүүхэд болохоор надад юм амар хөөрхөн ингээ бичсэн альчуу бэлгэсэн. Тэг их чинь өөрөө гараараа ингэж ойсон байлээ. Тэг юм сурж байгаа гэд. Тэнгүүд яг адилхан дуг болохоор Бастианд байгаа. Тэр нь болохоор энэ одоо Тунтун Бастиан гэд байгаа. Тэнгүүд ийм бэлэг бит хоёр авсан. Тэгээ дараагийнх нь болохоор ийм бэлэг байна. Энэ болохоор нөгөө нэг би саяхнаас эхлээд би ер нь бол багасаа зураг зурах хоббитэй байсаахгүй юу. Тэгж байгаа томроод ихэлсэн чинь тэрийгээ жоохон хаяад зав цаг гаргахгүй байгаад байсан. Тэгж байгаа саяхнаас нэг усан будагаар будаж үлдсэхгүй юу. Бид дээр яг хагас жилийн өмнө юм уу да ийм усан будаг аваад тэгээ тэрнээсээ хойш нэг амар зурж мурахгүй байжгаад саяхнаас зураг зурж эхэлсэн. Тэгсэн чинь тэрийн нэг чинь миний сторинаас хараад тэгээ надад ийм ном бэлгэлсэн гэх юм уу. Энэ одоо яад юм бэ хийнгүүт яг ингээ яаж зурх талаар ингээд туториалтай одоо 1 2 3 4 гээд тэнгууд би энэ тал дээрээ practice хийж болно. Яг нэгээ дагуулж одоо зураад те ice cream энтер гээд яаж ингэж өнгөний хөврөхгүй энтер гээд ерөнхийдөө бол зурж болох юм байлээ. Тийм учраас it's so cute. Би яг ингээд яг техникийн сурахыг яг хүсэж байсан. Тийм учраас I think it's perfect. Нэг юм авсан. Тэгээд дараа нь болохоор ийм аяг авсан. So cool. I really love it. Энэ ингээд ийм том very Asian style ramen энтер иддэг аяг. Тэгээд энд хоёр ширхэг байгаа заа юу. Ууг нь бол ингээд ийм амар stylish айгу cute. Тэгээ энэ дотроо ингээд хоёр chopstickтэй ингээ хоёр аягтай тэгсэн чинь өнөө өглөө яасан гэж өчигдөр Бастиан чи энэ аягаа задлахгүй мүү гэдээс ахгүй юу. Тэгэхээр би үгүй би ингээ бичлэгэндээ зориулаад задлнаа гэдгсэн чинь цаа чин хизээ задлах юм гээл тэгэл маяглаад заахгүй юу. Тэгээ би тэгж байгаа болно гээл яах гээд байгаа энэ төр гээл маяглаад энэ төр гээл өнгөрөөсэй. Тэгсэн чинь өнөө өглөө надаас нууцаар миний бэлгийг задлсан байсан гэвэл яах вэ? How dare you?
be good. No, it's not a big deal. Гэхдээ амар инээдтэй задлснаа өглөөний сериалаа ууцсан байж идэв. Тэгээ зайлшгүй нөгөө нэг өглөөний сериалаа бууланд ууж идгээл зайлвал намайг хидэд задлах юм гээд байсан байлээ. Тэнгүүд манайд угаасаа ийм олон ийм бөөлнүүд байхгүй. Нэг бол айгүй том, нэг бол айгүй жижигхэн байгаад байдаг байхгүй. Тэнгүүд it's perfect. Энэ бол айгүй таалагдсан. Нэг иймэрхүү. Тэгээ бас нэрээ ийм board game авсан. Тэ бол одоо ингээд ийм гэр бүл эсвэл найзууд ингээл гэрмэрт ирнэ штэ. Тэнгүүд хоосон юу ч хийхгүй суух ч юм уу эсвэл байнгын яриад байх одоо сэтгүүрч байд юм уу те. Тийм үед ийм board game-нууд амар хэрэгтэй байдаг заяа. Манай гэрт одоо бол зөндөө board game-нууд байгаа. Тэгээ бит хоёроо ерөнхийдөө ийм тоглоомд айгуу дуртай хүмүүс. Тэгээ баахан ийм board game-нууд авцсан. Найзууд ирэхээр айгуу тоглоход хөвгөлтэй бас байдаг. Тэгээ энэ ихтэй амар сонирхолтой тоглоом байлээ. Ялангуяа миний одоо vocabulary тэ одоо франц хэлний үгээ үг цээжлэхэд ч юм уу үг одоо сурахад айгу бас тохиромжтой байлээ. Хэрвээ та нар сонирхож байвал би дараа нь тайлбарлая. Гэтэ одоо яг тайлбарлах юм бол амар удах учраас дараа тэгж жаад хэрвээ та нар сонирхож байвал тайлбарлаж болж гин. Гэтэ I love it. Хүмүүстэй тоглоход айгу амархан бөгөөд сонирхолтой тоглоом байлээ. Тэгээ дараа нь нэг юм авсан. Энэ болохоор бүр яг Францын талаар мэдхийг хүсэж байгаа хүмүүст ерөнхийдөө бол зориулагдсан ном гэж бодож болно. Ингээд ерөнхийдөө бол Францын тухай ном гэх юм уу та. Тэгээ хамгийн сонирхолтой зүгээр нэг boring номнууд байдаг штэ. Тийм биш. Одоо хуудас болгон дээр өөр юм бэлээ. Ерөнхийдөө өөр одоо концепттэй хуудаснуудтай гэх юм уу. Эхний хуудсан жишээ нь одоо энэ хэсэгт хиллэгдэг үгнүүд гэдээ би Франц хэл сурахад надад айгуух амар яг local те одоо хүмүүс шигээ ярихыг хүсэх юм бол ерөнхийдөө бол амар эсвэл яг одоо энэ хэсэгт очих юм бол ийм газруудыг үзээрэй шиг гэх юм уу. Эсвэл зарим нь одоо хардаа ийм олон төрлийн дахиа байдаг ч юм уу те. Амар тийм одоо educative маягийн ном байсан. Энэ жишээ нь бас түүхийнх нь хэсэг нь бас байна. Одоо хаантныхын тухай. Тэнгүүд яг би яг хэдэн сарын өмнө за Франц хэлээ илүү сайжруулахын тулд илүү ном уншия даа гэд бодож исэн. Тэнгүүд яг иймэрхүү interactive хажуугаар нь юм сурсан номнууд бас надад сонирхолтой байдаг учраас I think it's a good choice. Бэн. Тэгээд ээж нь надад амар инээдтэй энийг өгсөн одоо French berry яг одоо Парист өмсөд жуулчт нөгөө нэг бэрийн өмсөд ирдэг те Францд тэрэн шиг зөгч юу. Гэтэ олон янзаар өмсөж болдгол юм байл л те. Би гэтэ яг 100% яг яаж өмсгөө мэдэхгүй л байна. Гэтэ яг нэг юмэрхүү. Cute. Тэгээ дараа нь болохоор ээж нь надаа нөгөө нэг Boss branding Hugo Boss те Boss branding айгүй юм хөрхөн silky материалтай цамц өгсөн. Яг айгүй нэг тийм classy маягийн яг my style те ерөнхийдөө бол ийм урдуураа жоохон ингэж орж ирдэг гэх юм уу? Ийм silky материалтай. Айгу гоё материал айгу гоё юм байлээ. Ийм цамц өгсөн байгаа. Тэгээ Бастианд болохоор нэг ийм пюл энтер байна. Цаадхан ч бас тийм өөр бэлэгнүүд байсан. Гэхдээ цаа чи өөрийнхөө бэлэгнүүдийг задлаад яваад өгсөн. Хэрэглээд явчихсан. Жишээ нь цаадхан ч бас нөгөө Couples branding ийм өвлийн малгай байгаа өгсөн байлээ. Ээж нь тэгээ жишээ нь бас цаадханд чинь ийм One Piece-ийн ийм ямар fruit лээ? Dragon fruit лөө юу лээ? Тийм. Энэний фан хүмүүс нь бол мэдж байгаа ах. Энэ гэрэл юм байлээ. Хоёр төрлөөр астаг. Нэг нь айгуу хурц цэнхэр өнгөөр, нэг нь айгуу зөөлхөн дүү бүдэг өнгөөр астаг. Тэнгүү цаа чи ингээ офис дээрээ тавьчихсан байгаа. Тэгээ цаа чин бүүн баяр ийм юмд амар баярлалт юм байна. Би ерөөсөө ийм юм хүснэ гэж би мэдээгүй байсан чинь ах нь ийм юм олоод өгсөн байна. So cute. За тэгэнгүүт миний бэлэгнүүд рүү буцаад оръё. Тэгэнгүүт ээж нь надаа айгүй хөөрхөө cute юм жижиг юмнууд өгсөн. Надаа нөгөө нэг уг босгогч те нөгөө жоохон буржилгангаа угаа босгодог юм баахан бибүүчнүүд өгсөн. Хажуугаар нь саяны цанц мавсныхаа хажуугаар нь тэгээд ийм одоо нөгөө нэг биер энтрээ усан будагныхаа биер энтрээ хийхэд зориулагдсан юм пенал гэх юм уу. Надаа ерөөсөө ийм юм байхгүй байгаад байсан. Айгүй хэрэгтэй ийм юм өгсөн. Тэгээд айгүй meaningful gift гэх юм бол их чинь ийм
захиатай бэлэг бит хоёр төгсөн. Тэр нь юу вэ гэсэн чинь Бастианы жоохон бахтай өссөн одоо нэг тийм хэсэг байдаг аахгүй юу. Тэнгүүд тэрнийх нь яг тэр хуучин гэрийнх нь хажууд нэг шин кофе шоп маягийн юм нэгдсэн юм байна заяа. Ерөнхийдөө бол айгүй нэг тийм жижигхэн одоо вилла шиг одоо нэг тийм газар ингээд жижигхэн кофе шоп одоо нэгдсэн. Тэнгүүд тэнд бит хоёрыг одоо coffee time, tea time хийгээд суух юм эрхийн бичиг болгосон гэх юм уу та. Тэнгүүд айгүй тийм meaningful байгаа зтэй. Ингээд бага бахта одоо төрж өссөн газарт нь бит хоёр очиад ингээ айгүй хөөрхөн degustation амтлагаа энэ төр хийгээд тиймэрхүү эрхийн бичиг гэх юм уу та тийм юм өгсөн. Ийм юм бол бит хоёр бол хизээч тийш очиод суугаад ингээд явахгүй байх гэж би бодож байна. Тийм учраас I think it's so cute. Тэгээ баг багт нь ямар хуу юу хийдэг байсан талаар бит хоёр бол ярилцаад суунд байх гэж бодож байна. За тэгэнгүүт одоо crazy gift-үүд нь гарч ирэн заяа. Угаасаа crazy gift-үүд хин өгөх вэ гэвэл угаасаа Бастиан надад амар crazy gift-үүдийн 100 сараар өглөө. Би ерөөсөө энэ нусыг одоо гадарлаагүй гэх юм уу? Ерөнхийдөө бол тэгсэн чинь юу өгсөн бэ гэсэн чинь за энэ бол угаасаа та нар мэдж байгаа те нөгөө нэг би гэд нөгөө жүжин гэдээсэн тэнгүү тэр байна жүжсэн. Тэгээ цаа чи энэ жил Christmas-аар надад айгүй гоё бэлэгнүүд өгсөн. Тэгээд ихний юм нь юу байсан бэ гэсэн чинь надад DJI-ийн drone заяа айгүй тийм хөнгөн юм байлээ л дээ. Ерөнхийдөө л бүр амар professional drone энэ төр бол биш. Гэхдээ яг надад айгүй хөөрхөн авч явхад авсаархан хөнгөн яг тийм drone гэх юм уу та. Тэгээ энүүгээрээ бит хоёр жоохон аялж байхдаа ганц хоёр бичлэг хийсэн. Тэгээгүй хөрхөө надаа ингээд яг угаасаа ганц байхгүй юм ер нь бол дронээс аахгүй ерөнхийдөө л тэгсэн чинь ингээд ийм дронтой болсон айгүй авсаархан тийшээ аялж байхад айгүй хэрэгтэй санагдсан. За тэгсэн чинь the last big gift заяа надад цаа чинь энэ AirPod Max гэсэн би бүр энэ AirPod Max-ыг одоо гарсан цагаас нь хойш л ингээл ion хийгээл ерөнхийдөө бол байдаг байсан заяа. Гэтэ яг өөрөө 100% авъя гэхэр нэг авмааргүй санагдаад байдаг гэх юм уу. Амар үнэтэй тэгээд яг 100% хэрэглэх юм болов молоо энэ төр гээл. Гэтэ яг амар үнэтэй учраас би нэг do I need it? I have just AirPods тэ одоо жирийн одоо жижигхэн байгаа юм чинь тэнгүүд ингээд заавал надад бүх юм байх албагүй гэж бодоод ингээ өөрийгөө шунлаад араад ингээ авдаггүй байсан хгүй юу. Тэгээд надаа яаж ижил ерөөсөө нэг тийм олигтой ийм чихвч байхгүй Bose-ийнх байсан амар хуучраад цэнгэн дуусаад эхэлсэн. Тэгээд байн цэнгэлэхгүй бол өөрөө унтарч мунтардаг болгоод эхэлсэн хгүй юу. Тэгэл дандаа нөө жижигхэн AirPod-тойгоо л яваад байдаг. Тэгэл аялж маялгаар ч нөгөө нэг юм soundproof иймэрхүү чихвчүүд айгу хэрэгтэй байдаг штэ ерөнхийдөө бол. Тэгсэн чинь цаа чи надаа finally ийм бэлэг авч өгсөн. Тэгээ яж л би хоёрын нөгөө нэг одоо бит хоёрын дуртай өнгө гэх юм уу дуртайгаасаа илүү бит хоёрын яг нэг тийм символик өнгөн цэнхэр ахгүй юу ерөнхийдөө бол. Тэгээд тэгсэн чи надаа юм цэнхэр чихвч авч өгсөн. Looking cute no? I'm so happy. Тэгээ энэ амар soundproof энэ бүр амар гоё юм бэлээ. Бүр ингээд transition нь бүр ингээд wow, really good заяа. Надад бол таалагдчихж байгаа. Тэгээд I love it. Тэгээд очиж надад энийг бэлгэсэн. I'm so happy. Цааш энэ жил надад айгүй хөрхөн бэлэг өгж байгаа өгсөн. Нэрээ надад ахын нэрээ юм тавчиг өгсөн. Би яг ийм гэрийн тавчиг дулаахан хайгаад байсан чи яг тэрийг өгсөн. За бэлэгнүүд бол нэг иймэрхүү байна. Би айгүй хурдан ингээд бүх юмаа үзүүлж эхлэе гэж бодож байна. Тэгээ Christmas-ийн үеэр бид нар яг юу хийсэн бэ гэвэл яг өмнөх бичлэг дээр хэлсэндээ хичин төрөж байгаа учраас яг Christmas-ийг яг тэмдэглэдэг шигэ тэмдэглэхгүй байж магадгүй жоохон юм хурдцтай ч юм уу тэмдэглэж магадгүй гэсэн яг л ерөнхийдөө бол яг хийснээр болсон. Их чинь яг Christmas-ийн 2-3 хоногийн өмнө төрөөд эмнэлэгтээ 2 хоноод тэгээ 3 дахь өдөр нь 25-нд бид нартай хамт тэмдэглэсэн. Гэхдээ ингээ хүүхдэн дөнгөж төрөөд 2 хонжоогоо 3 дахь
дуусах өдрөө бид нартай ингээд тэмдэглэнэ гэхээр угаасаа crazy үстэй. Тэгээд ерөнхийдөө бол ойлгомжтой, нойр бахтай, ядарсан хоёр хүмүүс байсан, эхнэр нөхөр хоёр. Тэгээд тийм учраас бид нараас нэг амар дараа болохгүй тулд айгүй хурдан бэлэгнүүдтэй задлаад, хурдан динрээ идээд, гэтээ still enjoying the time ерөнхийдөө бол байсан. That was very nice moment. Ягаад гэвэл угаасаа ингээд энэ гэр бүлийн хамгийн анхных нь бэби ингээд төрж байгаа. Тэнгүүд бүгдээрээ ямар тийм happy те. Гэхдээ бүгдээрээ жоохон стресст болцсон нэг тиймэрхүү байсан гэх юм уу та. So that was very cute. Тэгээд бид нар Christmas-ийн dinner энтрээ идчихэд гэртээ Airbnb-д харсан. Тэгээд маргаашнаас нь бид нар цанаар гулгасан. Анх удаага би Францд цанаар гулгасан. Заяа амар тийм том юм ski station дээр очиод бид нар бөөндөө цанаар гулгаад айгу гоё байсан. Тэгээд би одоо яана гулгаж молох гэж үүлээ үзэх байх та. Тэгэл мө зайлшгүй Бастианыг enjoy хийлгэхгүй те ингээд заалгуулаад хэдэн цаг ингээд болоод ингээд байж явах байх та гэж бодсон чинь би айгу хурдан цанаар гулгаас сурцсан гэх юм уу. Ерөнхийдөө бол би багасаа Котокт сураагаад ерөнхийдөө бол Котоконд айгу сайн юм заяа. Одоо бол нэг амар practice хийх болцоочоос муудсан байж магадгүй нөгөө ар мараар гулгаж мулгаал нэг хөл дээр мөл дээр ингэж ингээл ерөнхийдөө бол quite good байсан заяа бага ангита дунд ангита тэнгүүд яг энэ Коток та гулгасны тим нөгөө нэг vibe-ийг мэддэг тэнгүүд цанаар гулгах гэдэг айгу би хурдан сурцсан гэж би бол бодож байна. Beginner үе дээр нэг 3 4 practice хийж доошоо гулгаал тэгж байгаа шууд намайг эднэр ингээд том хэсэг дээр тавьсан заяо. Тэгээд би бүр за окей. Тэгээд хиндэ яхаа нөө хурдаа багасгах чадахгүй би бүр зөө гэж явсан. That was very funny. Гэтэ scary гэдэг гоё мэдрэмж авсан. Yes. I was so proud I didn't fall. За ингээ унаагуудаа амар айгу бахархсан. За hi guys. Би ерөөсөө vlog хийж амжихгүй байсаар агаад өдөр дуусчих. Яа амар сэргэлээ шүү дээ. Бид нар би сая Бастианы гэрийнхэнтэй болон Бастиантай хамт бөөндөө цанаар гулгачаад дуусж гин. Анх удаага Францд би сая ингээд цанаар гулгаж утсан. Тэгээд ерөнхийдөө төсөөлснөөс айгүй сайн гулгасан гэж би бол бодож гин. Тэгээд сая дээр ингээд нэг юм panoramic view гэдэг бүх ингээ уулнуудын хардаг тийм хэсэг дээр жоохон юм уурж сууж агаад би одоо доошлох чинь яагаад гэвэл нөгөө гурван маань бүр амар өндрөөс ингээд цанаа гулгана гинэ. Би бол шууд өгөхээр тийм учраас би ингээ ганцаараа буучин. Одоо энэ бууж байгаа карт нь гэх юм уу? Энэ ингээд дүүрэн хүнтэй бэлээ ууг нь. Гэтэ манай нөгөө найз залуугийн ээжийнх нь найз залуу нь ski instructor юм байна. Тэгэнгүүт ингээд free pass, fast pass гэх юм уу? Айгу хурдан ингээд орчлохгүйгээр пасс хийдэг тийм эрхтэй юм байна. VIP. Тийм учраас амлууд. Тэгээд finally та хэдтэйгээ ярьчих. Тэгэхгүй бол яг үндэ ингээд амар vlog энтер хий гэсэн чинь үнэхээр амждгүй юм байна. Christmas тэг чинь бас төрхөөд бэлэг энтрээ бас боож энтер яваад ихчийнхэн шинээр авсан байшинтанд туслах гээд зөндөө юм болсон. Тэнгүүд юусоо vlog хийж амжсангүй sorry. Тэгээд л ерөнхийдөө бол Лионд байсан одоо тэр ихчийнхэн амьдардаг хотыг Лион гэдэг. Тэнгүү тэр хотод байсан 7 хоногоо өнгөрөөгөөд Бастиан бит хоёр үргэлжлүүлээд машинтайгаа аялсан байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол бит хоёрын 100 сарын аялал болон 100 сарын өдөр бол нэг тиймэрхүү болж өнгөрсөн байна. Тэгээд I'm very happy. Ерөнхийдөө бол яг шинэ жилээ бас айгүй тийм гоё өөр газар шинээр солиод будахыг хараад гоёор өнгөрөөсөн учраас айгүй нэг тийм шинэ ондоо гоёор орсон юм шиг надад санагдсан. Айгүй нэг тийм beginning of a new era. Айгүй нэг тийм итгэлээр дүүрэн гэх юм уу?
Нэг тиймэрхүү ихтгэл болон эрч хүчээ дүүрэн орсон. Гэхдээ нөгөө нэг удаан машинтай аялангууд амар ядарсан. Тэгээд сая 2-3 хоног гэртээ жоохон bed rotting хийгээд өнгөрсөн. Тэгж өнөөдрөөс finally I'm filming. I'm back to vlogging. I have so many things to do. I want to show you so many things, talk with you so many things. So yeah. Тиймэрхүү байна. Гэхдээ өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая. Тэгээд дараагийнхаа бичлэгүүдээр уулзъя. Bye bye.